Таны энэ өдрийн амрыг эрье. Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч 3-2 дугаар зүйл. Хохирогч дараах эрхтэй 2-1 өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах 2-2. Их хэлээрээ эсвэл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах 2-3 зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох 2-4. Эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах 2-5. Нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх 2-6 зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах 2-7. Зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигыг нэхэмжлэх, нөхөн төлөвлөх хүсэлт гаргах 2-8 зөрчлийн хэрэгтэй танилцах 2-9 хуульд заасан бусад. 3 хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно. 4 хохирогч дараах үүрэгтэй 4-1. Шүүх прокурор эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн эрх 4-2 зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх 4-3. Зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.